Шинэ 7 хоногийн төргийн итгэлийн ахын дүүсээ өнөөдрийн 7 хоногийн үгийн цаг руугаа орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь танд баярлалаа гайхалтай шинэ өглөөний төлөө шинэ 7 хоногийн төлөө бид танд талархаж байна. Эзэн минь тэгээд таны үгийн цагийг танд даатхан залбирч байна. Та бидэнд ойлголтыг, ухаарлыг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ Эхлэл номын 46 дугаар бүлгээс үзэх болно. Тэгээ би 46-гийн 2-оос 4-ийг эндээс уншиж өгье. Шөнө бурхан Израильд үзэгдэж Яакова гэж дуудахад Яаков би энд байна гэж хариулв. Бурхан би бурхан байна. Чиний эцгийн бурхан байна. Чи Египт рүү явхаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно. Би чамтай хамт Египтэд очиод чамайг заавал буцааж авчирна. Йосеф өөрийн гар дээр чамайг нүд аниулах болно гэжээ. Амен. За ерөнхийдөө бол 46 дугаар бүлгийг ингээ анзаарах юм бол Израильд болон Египтэд ган гачиг гарч байгаа. Тэгээ ган гачигаас болоод Израилийн ард түмэн Египт рүү нүүж байгаа, шилжиж байгаа энэ процесс явж байгаа. Тэгээ өмнөх Эхлэл номын эхнээс нь харах юм бол Авраам, Исаак, Яаков гэсэн энэ итгэлийн эцгүүдийн талаар гардаг. Тэгээ Авраамд бол бурхан олон үндэстний эцэг өвөг болгоно гэсэн энэ амлалт мөн газар нутгийг өвлүүлэх болно гэсэн энэ амлалтуудыг бурхан өгсөн. Энэ амлалт нь Исаак болон Яаковаар дамжуун ингээ хэрэгжиж байгаа талаар биелэгж байгаа талаар ингээд үргэлжлээд энэ Эхлэл ном 50 дугаар бүлэг хүртэл явж байгаа. Тэгээ энэ дээр болоо гарч байгаа гар санаа юу гэхээр ер нь Израилийн ард түмэн Бершебагаас Гошен буюу Египт рүү ингээд нүүж байгаа. Тэр Израилийн 70 хүмүүс ингээд Египт рүү нүүж байгаа ийм процесс явж байгаа. Тэгээ гол санаа юу гэхээр бурханы агуу төлөвлөгөө Египт рүү нүүсэн нүүдэл болон Израилийн овгийг уусгаас сэргийлж агуу үндэстэн болгоно гэсэн энэ бурханы төлөвлөгөө стратегийн бас үргэлжлэл байсныг ингээд харуулж байгаа. Тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө Израилийн ард түмэн Бершеба буюу Израилийн хамгийн захын хотоос Египтийн Гошен буюу нөгөө Египтийн хамгийн захын хот руу ингээд нүүршиж суурьж байгаа энэ байдлыг бурхан харуулсан. Тэгээд ерөнхийдөө өөрийн ард түмнийг бурхан хөтлөн дагуулж өөрийн ард түмнийг тэр Египт нутгийн хамгийн тэр үзэсгэлэнтэй үржил шим сайтай тэр газар нутгийг өгж байгаа тэр зүйл болж байгаа. 46 дугаар бүлгийг эхнээс нь ахуулаад дуусан доошлон унших юм бол ерөнхийдөө Египт рүү нүүж очиж байгаа. Тэгээд цаашлаад Египт рүү нүүж очихоос гадна бурхан өөрийн амлалтын дагуу тэр аврал түмнээ авраад үлсгэлэнгөөс авраад Египт рүү авчирхаас гадна Израилийн гэр бүлийн бас нөгөө нэг 70 хүнийг тоолсон тэр процесс бас явдаг. Мөн цаашлаад Йосеф эцэгтэйгээ уулзж байгаа. Йосеф өмнөх бүлгүүдээр харах юм бол ах トゥ нар нь Йосефийг зараад одоо Египтэд хурж ирээд тэр Египтийн хурж ирээд сайд болтлоо усан дэвтсэн энэ процесс явагддаг. Тэгээ аавтайгаа анх одоо тэр аав нь бол үгцэн гэж бодож байсан боловч харин Йосеф аавтайгаа уулзж байгаа энэ уулзалт мөн Израилийн Гошен буюу хамгийн үржил шимтэй газрыг тэнд одоо Израилийн ард түмэн Египтийн нутагт одоо суурьж байгаа тэр үйл явдал болж байгаа ийм зүйл болж байгаа. За эндээс бид нар юу гэж харах вэ гэхээр ерөнхийдөө бурхан өөрийн ард түмнийг хөтлөн дагуулж байгаа. Бурхан өөрийн амлалтаа биелүүлж байгаа. Мөн өөрийнх нь төлөвлөгөө үргэлж өөрийнх нь ард түмэнтэй хамт байдаг шүү гэсэн энэ санааг бас бурхан харуулсан байгаа. Тэгээ өнөөдөр бид нар эндээс юу ойлгож ухаарах вэ гэхээр бурханы амлалт яг өнгөрсөн Израилийн амлалт төлөвлөгөөнд дагуу байсан ч гэсэн бид нар ч гэсэн өнөөдөр бурханы амлалт байсаар байгаа шүү. Бид нар бурханы хүсэл төлөвлөгөөнд дотор итгэлийн ахын тус бид бүхэн алхаж байгаа шүү гэдэг энэ бас мессежийг бас биднэрт хүргэж байгаа. Тэгээ тухайн үед Йосеф бол Египтийн сайд болтлоо одоо дэвшсэн байсан. Тэгээ Египтийн сайд болсон учраас нөгөө Йосефоор дамжуулан бурханы төлөвлөгөө биелэгдэж тэр Израилийн ард түмнийг өлсгөлөнгөөс аварж байгаа энэ зүйл болж байгаа. Тэгээ энэ дээр Эхлэл номыг ерөнхийд нь харахаар ямар ч таа гэхээр хүн бид нар
ингээд алдаа гаргадаг. Тэгээ алдаа гаргасан ч гэсэн бурхан өөрийн хүсэл төлөвлөгөөн дотроо тэр бидний алдааг ингээд өөрийн хүсэл төлөвлөгөөн дотор ингээд чиглүүлээ зөв болгоод ингээд удирдах ирсэн юм тохиолдлууд маш их гарч байгаа. Тэгээ энэ үед ч гэсэн яг хэдийгээр Израилийн Яаковын ах дүүс Йосефийг худалдаад өөр нутаг орнд руу ингээд явуулсан ч гэсэн Йосефээр дамжуулан энэ зүйл маань Бурхны төлөвлөгөөгөөр биелэгдэж байгаа. Бурхны амлалт бас явж байгаа талаар бас дахин ингээд гарч байгаамаа ахын дүүсээ. Тэгээ өнөөдөр би та бүхэнд хэлмээр байна. Урамшуулж уриалмаар байна ахын дүүсээ. Бид нэр хэдий нөхцөл байдал хүнд хэцүү бас буруу зөрүү сонголт хийдэг ч гэсэн Бурхан өөрийн ард түмнийг, өөрийн хүмүүсийг зөв чиглүүлж өөрийн хүсэл төлөвлөгөөнд дотор байнгын байлгах юм а гэдэг энэ зүйлийг бас харж байна. Тэгээ таны амьдралаар миний амьдрал өнөөдрийн бүх зүйлсээр Бурханы авралын сайн мэдээ тунхагласаар байх болно гэдэгт та итгэх хэрэгтэй шүү. Тэгээ Бурханы амлалт, Бурханы төлөвлөгөө бидэнтэй үргэлж хамт байх болно. Тэгээ өнөөдрийнхөө цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь таньда баярлалаа. Тэгээд өнөөдөр үгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь та Израилийн ард түмнийг хөтлөн дагуулсан шиг өөрийн амлалтын нутаг болон өөрийн хүсэл төлөвлөгөөнд дотор дагуулсан шиг биднийг ч гэсэн та өөрийн хүсэл төлөвлөгөөнд дотор алхуулдаг тийм бурхан билээ эзэн минь. Тэгээд эзэн минь бидний үгэндээ дуулууртай байж агуу тушаал, агуу захирамжиндаа бас дуулууртай байж их эзэн минь таны авралын сайн мэдээг таны хүсэл төлөвлөгөөнд дотор бас алхахыг хүсэж байна. Таны авралын сайн мэдээг бас бусдад тунхаглахыг хүсэж байна их эзэн. Тэгээ та биднийг бас өөрийн хүсэл төлөвлөгөөнд дотор байлгах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.